Сайн байцгаана уу? Налагчдаа хайрдаг үе. Мэндчилгээ хүргэлт маань үргэлжилсээр дурсамж дүүрэн Эрдмийн баяр дээрээс ээлжид шинэхэн дугаараа эрхэм хайртай хүү Жандостой хэмээн хаягдаж ээж аавынхын зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгээр уламжлах гэж байна. Хамтдаа хөөрхөн хүүг гинтийн бэлгээр баярлуулцгаая. Дурсамж үлдээ зургийн цог Жандос. За сайхан баярлж мэндчилгээ үргэлт маань үргэлжилж байна. Манай дараагийн ээлжид зочин маань Жандос хүү саатан морилсан байна. За дүүдээ энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. За Жандос хоёулаа эхлээд өөрийгөө танилцуулъя. Аль сургуулийн хэн багштай хэдийн хэд ангийг амжилттай төгсөж байна? 109-р сургуулийн 9-1 ангитай лаг сурмагч. За тэгэхээр яг одоо өнөөдөр бол Эрдмийн баяр нь болж байгаа. Тэгээд сэтгэлээсээ хуваалцаач ангийнхандаа юу гэж хэлмээр байна? Багштаа юу гэж хэлмээр байна? Амар гоё юм. За ямар ч тач айгүй гоё байгаа юм байна тийм үү? За тэгэхээр эгч нь бас чиний гоё баяр дээр баяр нэмэхээр айгүй их бэлэг аваад ирсэн байгаа. Учир нь юу вэ гэхээр миний дүүгийн өнөөдөр хонхны баяр нь Эрдмийн баяр нь болж байгаа энэ цаг мөчид ээж аав болоод эрхэм гэр бүлийнхнийх нь хүүдээ маш гоё гинтийн бэлэг барихыг хүссэн байна. За тэгээд Жандос эхлээд их чинь бэлгийг гардуулахаас өмнө дүүдээ гоё ээж аавынх нь хэлхийг хүсэж явдаг зүрх сэтгэлийнх нь үгийг дамжуулж өгөх ёстой шүү. Хэдий шуугантай байгаа ч гэсэн хоёулаа маш сайн хичээнгүйлэн сонсох хэрэгтэй шүү. За эцгийг минь гүйцээж хорвоод мэндэлсэн хөөрхөн хонгор өрдөө ээж аав нь хязгааргүй их хайртай шүү. Айлын баг хүү учраас ард нь их олон даалгавар миний үрийг хүлээж байгаа шүү. Амжилттай яваарай. Аав ээж хоёр нь хүүгийнхаа төлөө бүх чаддаг зүйлийг хичээнгүйлэн хийх болно. Харин чи минь урагшаа хараад зүтгээд л байгаарай. Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх ёстой шүү. Ээжийнхаа зорьсон бүхнийг үргэлжлүүлэх том залуу болно гэж ижийн үрдээ итгэдэг учраас энэ орчинд хичээгээрээ эрдэм номтой сайн хүү болоорой. Үрдээ Эрдмийн баярын мэнд хүргье гэсэн байна. За тэгээд ээж аавынхын сэтгэл шингэсэн гоё бэлгийг гардуулж байна. Хүлээн авна уу? Таслахтырма тағдырға жарқырап жүр көңілімді. Жандос эгчийнх нь өөх бэлэг бас дуусаагүй байгаа. Яг одоо энэ цаг мөчид бас эгчин дүүгээсээ нэг асуулт асуумаар байна. Саяхан ээж аваасаа ямар бэлэг авахыг хүссэн бэлээ? Дугуй. За тэгвэл ээж аав гэдэг чинь хүүгийнхаа төлөө бүхнийг хийдэг хүмүүс шүү дээ. Өөрсдийнхөө биш чиний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө өнөөдөр ээж аав нь хичээсэн юм шүү миний дүүд. Тэгээд Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа энэ цаг мөчид нь хүүгийнхаа мөрөөдлийг л биелүүлж хиймсэн гэж хичээгээд аав ээж хоёр нь хүүдээ бас гинтийн бэлэг барихаар дугуйг нь аваад ирсэн. Таслахтырма тағдырға жарқырап жүр көңілімді қалдырма төрседегі. Энэ дугуй бол таних. За тэгээд дугуйгаа унаад хурдлаад байгаарай. Эрдэм номтой хичээлдээ их мундаг сайн шамдан суралцаарай гэж. Аав ээж өөдөөс нь хараа зогсож шүү дээ Жандос. Аав ээжтэй хандж гоё үг хэлээ тхүү. Аав ээжтэй баярлалаа хайртай шүү. Хичээлтэй. За тэгээд мөрөөдөл нь биелээд дугуйтай болсон чинь гоё юм уу? Маған ұқсаған мен де кеме ұқсаған балам саған айтамын сенің атаң күшті адам әкесіндей бола алсам әкесіндей